За тэгээд та бүхний сонирхсан асуулт байвал бидний зүгээс хариулахад бэлэн байна. За. Тэгэлгүй бид нар бол өнгөрсөн жилээс яг энэ форматыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ утгаараа манай Дэлхийн цирк Монгол тоглолт тогтмол 2 манайштай хос манайштай тоглогдно. Дээр нэмээд хэлэхэд зарим үзүүлбэрүүд маань бол 1-р манайш 2-р манайшнд хуваагдаад тоглоно, зарим нь зэрэгээрээ тоглогдно те. Энэ бол илүү бид нөгөө классик циркийн тоглолтоос илүү entertainment шоу хэлбэрийн тоглолтын форматыг барьж ажиллаж. Тэр утгаараа миний саяны дурдсан одоо энэ ялангуяа арена шоу зайлшгүй байх ёстой энэ мото шоу. За дээрэс нь биднэрт бас нэг номер хэлээгүй орхисон байна. Тэр нь юу вэ гэхээр циркийн урлагт циркийн хаан үзүүлбэр гэж байдаг. Өөрөөр хэлбэл агаарын нисэлт. Энэ бол үнэхээр одоо дэлхийн аль ч орны циркийн тоглолтыг үнэхээр 100% одоо үзэгчдийг байлдан дагуулдаг бас нэг номерын төрөл. Энэ нь өөрөөр хэлбэл 14 метрийн өндөрт одоо циркийн хүн түнд акробатын элементүүдийг хийдэг. Мэдээж аюулгүй байдлыг бид нэр 100% хангаж ажиллаж байгаа. Доороо бол ямар нэгэн эрсдээс урьдчилан сэргийлэх одоо тор хамгаалтын бэхэлгээ бүх юмд хийгдсэн байна. Би түрүү их хоёр менежерийн хэлдэг дээр дахиад нэг юм зүйлийг нэмээд хэлчихмээр байна. Ягаад гэвэл аливаа урлагийн тоглолт үзэхэд авто зогсоол маш хүнд бэрхшээлтэй байдаг. Зарим нэг газруу цөөн тооны зогсоол байдаг ч гэсэн тэр нь төлбөртэй байдаг. Гэтэл бидний энэ зохион байгуулж байгаа энэ их өргөн цар өрөөтэй тоглолтыг маань маш их дэмжлэг тусалцаа үзүүлдэг. Тэр утгаараа Степ Аренагийн гадна талын 1000 машины зогсоол ямар ч үн төлбөргүйгээр манай Дэлхийн цирк Монгол тоглолтын үзэгчдэд одоо ингээд бид нэр бэлдэж байгаа. Дээрээс нь тоглолтын завсарлагаанаар одоо ариун цэвэр өөрөө за эрүүл ахуй хангасан хөнгөн хоол хүнсний бүтээгдэхүүн уух зүйлс гэх мэтчлээ ер нь бид нар яг нөгөө тоглолтын талаар ярьж байгаа боловч яг хөшигний ард бид нар энэ ажлыг хийхин тулд ямар бэлтгэл ажлыг хангадгүй ямар тодорхой хэмжээний саад бэрхшээлтэй тулгардгүй гэдгийг аль болох урдчлан хараад эдгээр ажлуудаа бид нэр ерөөхдөө бол 100% хангаад ингээд ажиллаж байгаа. Өмнөх жилийн тоглолтыг үзсэн үзэгчид мөн хэвлэл мэдээллийн та бүхэн ч гэсэн энэ талаар бас тодорхой хэмжээний мэдээлэлтэй байгаа гэж бодож байгаа. За өөр асуулт байна уу? Жүжигчтэй тийм за ер нь бол бид нэр аль болох нөгөө завсарлагаанаар амтнтай эсвэл жүжигчтэй зураг авах боломжийг олгодог. Тэгээд яг өнгөрсөн тоглолтын хувьд бол бид нэр дэлхийн мундаг одоо сургуультай амт идэх ч юм уу те мундаг жүжигчдийг ингээд авчираа тоглуулж байхад ер нь жүжигчид маш их өндөр ачаалалтай зарим одоо зураг авахулах үе маань тоглолтын завсарлагаанаар байдаг. Зарим номерууд нөгөө завсарлагааны дараа тоглодог учраас магадгүй өөрийгөө нөгөө үзүүлбэртэй бэлдэж байна. Ягаад гэвэл энэ хүний үзүүлбэр бид нэр цирк гэж их хөнгөн гоё хөгжилтэй талаас нь хараад байгаа боловч тэр хүний одоо үзүүлбэр нэг 5-аас 8 минутын хооронд үргэлжлэхэд энэ хүний өөрийгөө бэлдэх, сэтгэл зүйн бэлтгэл, аюулгүй байдлаа хангах зэргээр маш өндөр одоо бидний мэдэхгүй зүйл байдаг учраас энэ нөхцөл байдлаас улбаалаад зарим жүжигчд маань бол татгалздаг. Амтд бол мэдээж тодорхой төлбөртэйгээр зураг авахулсан ийм юм байгаа. Гэхдээ ер нь бол яг амттай зураг авахулах нь бас нөгөө талаас бидний хувьд үзэгчдийнхаа аюулгүй байдал талыг бас хангах маш том биднээс шаардлага хангадаг нэгдэг учраас ер нь бол яг боломжтой. Гэхдээ бидний хувьд бол энэ нь бол одоохондоо дэмий байна л гэсэн байр суурьтай байна. Тэг яг бид нөгөө тоглолтынхаа турш байнга нөгөө аюулгүй ажиллагааны зөвлөгөө өгдөг лид дэлгэцээр болон хөтлөгч манай мэдээллийг байнга хангаа явуулж байгаа. Манай тасалбар 0-4 насны хүүхэд үн төлбөргүй түүнээс дээш насны хүүхдүүд бол эцэгийнхээ хамт тухайн сонгосон судал дээр тасалбар аваад үзэх боломжтой. Ер нь бол 5-аас. За. Нийгмийн ярилцлагын өмнөх жилүүдэд 12 дахь удаадаа гээд 500 гаруй одоо зорилтын хүмүүсийг өнгөө энэ удаа ямар
төлөвлөгөө байгаа бай. За. Ер нь бид нэр 2013 оноос хойш зохион байгуулсан тоглолт бүр дээрээ нийгмийн харилцаа хүрээнд маш олон одоо онцгой бүлэгт хамаардаг сургууль дээрээс нь захын хорооллын сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн журмаар одоо энэ тоглолтоо үзүүлсээр ирсэн. Ер нь одоо ингээд эргээд өнгөрсөн тоглолтуудынхаа нийт тоог харах юм бол ойролцоогоор 12,000 орчим хүүхдэд бид нэр Дэлхийн цирк Монгол тоглолтынхаа жил болдог цоош нуран бүтээлийг зохион байгуулдаг. Зарим тохиолдолд бид нэр өөрсдийн зүгээс одоо дээврийн хэрэгс буюу автобус гаргаж нөгөө хүүхдүүдээ сургуулаас нь аваад тоглолтоо үзүүлээд буцаагаад хүргэж өгөх ажил хийгдэг. Энэ удаа ч гэсэн бидний зүгээс ойролцоогоор 1000 орчим тусгай хэрэгцээт хүүхдүүд болон захын хорооллын сургуулийн хүүхдүүдэд энэ тоглолтоо үзүүлэхээр бас бэлтгэл ажил хийгдээд ерөнхийдөө бараг цэгцрээд ингэ явж байгаа. За өөр асуулт байвал Мотоо үзүүлбэр гэж байна шүү дээ. Аха. Өрсөлдсөн байдлаар үзүүлэх үү? Билүү. Яг уу? Өрсөлдсөн байдлаар тоглоомод номеруудаас ажилласан үзүүлбэр зохион байгуулсан. Тэглэг байх. Бид нөгөө энэ удаагийн хэвлэлийн баг хурал маань 2 удаа хийгдэж байгаа. Өнөөдөр бол бид нар албан ёсоор тоглолтынхаа дэлгэнгүй мэдээллийг хийж байна. Дараагийн хэвлэлийн баг хурал маань бол тоглолт эхлэхээс 2 хоногийн өмнө буюу бид нар яг бодит байдал дээр циркийн энэ тоглолт ялангуяа энэ амь мөрсөн үзүүлбэрүүд ер нь ямархуу бэлтгэл ажил шаарддаг. Дээрээс нь үнэхээр бидний яриад байгаа 240-50 хүн яг энэ баг болж ажиллаж чадж гэнэ үү? Дээрээс нь арай илүү ойр нөгөө нээлттэй хаалганы өдөр гэдэг шиг сэтгүүлчтэй илүү нөгөө ойроос энэ тоглолтоо сурвалжлах юм нөхцөл байдлыг бүрдүүлээд ингээд байна. Дээрээс нь дуртахад манай энэ дэлхийн номер 1 алиалагч энэ хүнээсээ би албан ёсоор хүсэлт тавиад зөвшөөрөл авсан. Энэ маань юу гэхээр ердөө нэг 2 юм уу 3 хон хил мэдээллийн байгууллага богино хэмжээний ярилцлага үгнэгээд албан ёсоор зөвшөөрөл авсан. Бид нар яагаад энэ хүнийг ингээд онцол тавиад байна гэхээр та бүхэн бүгд мэдж байгаа. Өнөөдөр Монгол спортын салбарт ямар том ахиц гарч байна. Энэ нь сагсны дээд лигт те NBA-гийн суперстар Монголыг сонгоод ирж байна. Мөн адилхан соёл урлагийн салбарт тэр дундаа циркийн урлагт дэлхийн номер 1 алиалагч ирээд Монголын үзэгчдэд өөрийн хамгийн шилдэг гэсэн үзүүлбэрээ ингээд тоглуулах гэж байгаа нь би зохион байгуулагчийн хувьд бол үнэхээр баяртай байна. Дээрээс нь дахиад хэлэхэд ийм хэмжээний дэлхийн суперстаруудыг 20-30 мянган төгрөгөөр үзнэ гэдэг маань бол ер нь бол үн төлбөр. За би дахиад нэг юмыг мартсан байна. Тэр нь юу вэ гэхээр энэ жилийн тоглолт маань бол өөрийн гэсэн 3 онцлогтой болж байна. Мэдээж сурагчдын амралт болж байна. Хоёр дахь нь Дэлхийн цирк Монгол цоошин бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ирж байна. За дээрээс нь дэлхийн нийтээрээ 4-р сарын 2 дахь 7 хоногийн хагас сайн бүтээл санд Дэлхийн циркийн өдөр гэж тэмдэглэдэг. Бид нар зөвхөн 3 цагийн хугацаанд Дэлхийн цирк Монгол тоглолтыг үзэхээс гадна бид нар хамтдаа Дэлхийн циркийн өдрийг нийт одоо Степ Аренагийн зүгээс Дэлхийн цирк Монгол төслийн зүгээс маш том олон гой сюрприз бэлгүүдийг бэлдсэн байж байгаа. Тэгэхээр магадгүй нэг 2 цаг 30 минутыг зарцуулах биш. Магадгүй тэр өдөр одоо өглөөнөөс орой болтол одоо энэ Дэлхийн циркийн өдрийг хамтдаа тэмдэглээд баярлаад үнэхээр циркийн урлаг ямар агуу урлаг вэ гэдгийг энэ одоо тоглолттой өдрүүд та бүхэнд бас ингээд үзүүлэхээр бид нэр ингээд бэлтгэл ажил хангалтад явж байгаа. Хөтлөгч өөрчлөгдсөн үү? Хөтлөгч өөрчлөгдөөгүй, хөтлөгч маань өөрчлөгдөх ер нь бол бидний хувьд одоохондоо шийдвэр байхгүй байна. Ягаад гэвэл альва тоглолтыг мэрэгжлийн баг дотор нь заашгүй байх хэрэгтэй. Энэ утгаараа комедиан Баяр Жаргал маань бол манай тоглолтын хөтлөгчөөр өнгөрсөн жилээс ажиллаж байгаа. Ягаад гэвэл энэ хүн маань өөрөө мэрэгжлийн циркийн сургууль төгссөн мэрэгжлийн жүжигчин. Дээрээс нь бид нэр хөтөлбөр болгон дээр тодорхой хэмжээгээр шин одоо сонирхолтой деталь ажлуудыг хийгдэг. Тэр утгаараа Баяр Жаргал маань энэ жилийн тоглолтод маань ч гэсэн бас өөрийн гэсэн өвөрмөц одоо бэлдсэн жижиг одоо үзүүлбэрүүдийг үзүүлэн. Дээрээс нь мөн адилхан манай тоглолтын ерөнхий найруулагчаар Юрий Никулины нэрэмжит Москвагийн циркийн найруулагч өргөдөж ажиллаж байгаа. Дээрээс нь одоо Юрий Никулин гэхлээр бид нар бүгд мэднэ те энэ хүний нэрэмжит цирк Москва хотод байдаг. Москвагийн Юрий Никулины нэрэмжит циркээс 5 хүний бүрэлдэхүүнтэй 2 өөр төрлийн номер ирж байна. За дээрээс нь Москва хотын их цирк гэж байдаг. За тэндээс дэлхий дээр цорын ганц байдаг
шийдэх банзнаас үсрэгчд гэж номер байгаа. Энэ ягаад цорын ганц гэж байна. Тэгэхээр энэ номерыг ер нь 95% нь эрэгтэй хүмүүс хийдэг үзүүлбэр. Энэ номерыг Оросын циркийн жүжигч маань 100% эмэгтэй хүний бүрэлдэхүүнтэй 9 жүжигч маань ирж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл дэлхий дээр одоо энэ номерыг үзүүлээд олон улсын тэмцээнээс алт мөнгө медаль авсан эрэгтэй жүжигчдийн хийдэг үзүүлбэрийг эмэгтэйчүүд дангаараа 100% хийж байгаа нь өөрөө дэлхий дээр цорын ганц үзүүлбэр. Одоо ингээд эргүүлээд нийт одоо энэ тоглолтод оролцож байгаа номеруудыг бодох юм бол бүх номерууд дийлэнх нь дэлхий дээр цорын ганц, зарим нь дэлхий дээр ерөөсө 2 байдаг, 3 байдаг ийм үзүүлбэрүүдийг л бид нэр урьж авчирж байгаа. Ягаад гэвэл өнгөрсөн 10 жилийнхаа аваг бид нэр тодорхой хэмжээнд тодорхой зохиол найруулгын дагуу ингээд 10 жилээ дуусгасан болоод одоо өнөөдөр 25 оноос бидний дараагийн 10 жил буюу шинэ өнгө төрөх, шинэ үзүүлбэр, цоошин уран бүтээлчдийг авчирж байгаагаараа маш их ач холбогдол өгж байгаа учраас бид нэр дандаа дэлхийн шилдэгүүд 15 орны дэлхийн шилдэг уран бүтээлчдийг одоо урьж авчирж байгаа.